үйлдвэрийн хувьчлалтай холбоотой ажлын хэсгийг энэ улсын их хурлаас байгуулсан. Энэ улсын их хурлаас гарч ажилласан тэр ажлын хэсгийг бас та бүхэнд талархлаа. Өнөөдрийн энэ одоо хэмжээнд хэлцүүлэх хэмжээнд авч орж ирсэн бас сайн ажилласан та бүхэнд талархаж байна гэдгийг илэрхийлье. Эрдэнэт үйлдвэр бол 50 шахам жилийн түүхтэй Монголын ард түмний зүрх сэтгэлийн гүнд байдаг Оросын холбооны улс Монгол улсын харьцааны бэлэгдэл болсон үйлдвэрээ. Сүүлийн үеийн залуучууд эрдэнэт үйлдвэрээр Монгол Оросын холбооны улс хэрхэн хамтран ажиллаж байсан бэ гэдгийг бас бодит жишээ болгож ойлгодгоо. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын төсвийн 40% бүрдүүлдэг байсан гэдэг. Тэгэхээр эрдэнэт үйлдвэр Монгол улсын эдийн засгт ямар их жин дарж Монгол улс хөгжөхөд ямар их хувь нэмэр оруулсан бодит баримт энд байна. Эндээс харагдаж байна. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжсэн сүүлийн 20 гаруй жилд ард түмэн улс оронд өгөөчтэй ийм гэрээ хилцэл энэ 20 гаруй жил төрийг удирсан төрийн түшээд хийж чадсан уу юу гэдгийг бас бид бодож үзэх хэрэгтэй болж байна. Оюутлахын орд гэж эрдэнэт үйлдвэрийн эзэмсэж байгаа ордын нөөцөөс 10 дахин их баялагтай энэ ордыг ашиглах гэрээг хийгээд 6-7 жил болж байна. Гэтэл өнөөдөр Монголын ард түмэнд ямар өгөөж үр дүнгээ өгсөн юм бэ? Оюутлахын ордыг ухаад газар доорх байгалийн баялагийг маань сүүлийн 4 жил өдөр шөнөгүй гадаад руу зөөж байна. Гэтэл өнөөдөр Монгол улс маань гадаадад асар их өртөө. Үүнээсээ болоод Монгол улсад эдийн засгийн хямрал нүүрлээд сүүлийн 2 жил өдрөөр ард түмний амьдрал дорооцсоор Монголд сүүлийн 5 жилийн өмнөхөд 120 гаруй мянган компани үйл ажиллагаагаа явуулж байсан бол өнөөдөр 50 гаруй хувь нь үе таалгаа барьж, дампуурж, иргэд маань үе олноороо ажилгүй болж, цалингүй орлогогүй, өрхийн орлого зарлага хасах төвшөнд болчихсон байна. Эрдэнэтийн нөөцөөс 10 дахин их баялагтай оюутлахын ордыг ашиглах гэрээний үр дүн өнөөдөр ийм л байна. Тэгэхээр Оросын холбооны улс Монгол улсад ээлтэй өгөөчтэй хамтран ажиллаж байсны бодит жишээ бол эрдэнэт үйлдвэр юм байна. Энэ ард түмний зүрх сэтгэлд уяатай эрдэнэт үйлдвэр компани 49%-ийг эзэмсэж байсан Оросын холбооны улсын хувьцааг Монголын компанид өглөө гэсэн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох нь энэ улсын хурлыг бүрдүүлсэн сонгогчдын маань даалгавар юм аа. Ард түмэн улсын хурлд энэ Монголын төрийг хариуцлагатай сахилгаваттай болгооторой гэдгийг одоо энэ үүргийг өгсөн энийг ч хүсэн хүлээж байгаа. Тэгэхээр ажлын хэсгээс тэр дундаа нямдаж гишүүнээс би бас зарим нэг зүйлийг тодруулж энэ ард түмэнд бас та нэг хариулж өгөөч гэж хэлмээр байна. Нэгдүгээрт энэ 6 сарын 2016 оны 6 сарын 1-ний өдрийн Оростех улсын корпорацийн бичиг Оросын холбооны улсын засгийн газрын төлөөлж чадах юм уу? Яагаад гэвэл хоёр улсын засгийн газар хоорондын одоо гэрээ гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ яах ёстой юм бэ? Энэ ямар хууль зөрчиөд байгаа юм бэ гэдгийг та бас тодорхой болгож ард түмэнд хэлж өгөөч. Бэлэг гишүүнд 1 минут өгье. Ер нь эрдэнэт үйлдвэрийг сайлын үний гэсээр байгаад ирсэн. Тэгэхээр эрдэнэт үйлдвэр ер нь одоо бол ингээд ярьж байхад бол 5 жилийн өмнө улсад жилдээ 500 сая саяыг улсад орлого оруулдаг байсан гэдэг. Тэгвэл ер нь эрдэнэт үйлдвэрийн өгөөж ямар байсан? Одоо ер нь сүүлийн одоо 1-2 жилд ямар болчиход байгаа юм? Бас та тэр талаар нь бас тодорхой хэмжээд бас хэлж өгөөч гэж хэлэх гэж. Би ч гэсэн бас бизнесийн хүн. Ганцхан хийж гахаа үрч өнөөдрийн энэ зэрэгт бас явсаар байгаад бизнесийг эрхэлж байгаа хүн. Бизнес хийх ч гэсэн ёс зүйтэй байх ёстой. Мөнгө л олж ивэл яхаас ч уцахгүй гэдэг зарчим бизнест байдгүй маа бас. Гэдгийг би биеэрээ мэдэх хүн. Ард түмний их эрхэ шиг
өгсөн авсантай өлзүйтэй байх зарчмыг баримтлах ёстой. Цаашид концесс нэрийн дор ард түмний өмчийг хууль ёсоор хулгай хийх ямар ч үйл За, Нямдар жишүүн хариулъя. Яг одоо мөрдөж байгаа тэр гэрээгээр бол тэр Оростек буюу хувьцаа эзэмшигч нь энэ нөгөө талын 49%-ийг зарах тухай саналаа засгийн газартаа танилцуулаад засгийн газар нь тэрийг зөв гэж үзэх юм бол шийдвэрээ гаргачихад тэр гадаад ямаараа дамжуулаад Монголын засгийн газарт хандаад Монголын засгийн газар нь нөгөө талын засгийн газараас санал ирвэл тэр саналыг хэлэлцээд тэгээд саналыг хүлээж авч болно гэж үзэх юм бол их хурлд оруулж зөвшөөрөл аваад ингээл хийх ёстой юм л да. Тэгтэл тэр нөгөө талын шийдвэр их сонин гарсан. 6 сарын 1-нд тэр Оростекийн захирал Монголын засгийн газарт бичгээ уулсан. Тэр бичгэн дотор нэгдүгээрт тэр Монголын засгийн газар худалдан авах даваа эрхээс татгалз. Хоёрдугаар зөвхөн энэ Копер корпорацид худалд гэсэн ийм даалгавар маягийг бичих ирүүлээд тэр бичих нь бас яаж ирсэн мэдэгддэг юм байл. Факсаар ирсэн юм уу, хүнээр ирсэн юм уу? Лавл засгийн газрын албан ёсны байгууллагаар дамжсан юм бол байхгүй. Тэгэл тэрийг нь хүлээж аваад 6 сарын 13-нд гэнт нууц сурал хийгээл хөссөн шийдвэрийг гаргаад өгчихсөн юм байлээ. 6 сарын 13-нд засгийн газар хуралдаж байхад үгүй энэ Оросын засгийн газар энийг чинь хэлэлцсэн юм уу юу гэдэг асуудал яригдахаар нь хэлэлцээ шийдвэр гаргасан Монголын засгийн газар шийдвэр өгчих юм бол Оросын засгийн нөгөө талын засгийн газар шийдвэрээ нөхөж өгнө гэж хэлсэн юм а гэж хэлж яагаад энийг шийдвэрсэн. Ийм боломж юм л болсон. Тэгээд 6 сарын 1-нд тэр бичгээ уулсныхаа маргааш нь тэр Оростекийн хяналтын зөвлөлийн ичнэ хурал гэдэг юм хийсэн гэд хэдэн хүний нэр тавиад тэр өчигдөр нь уулсан бичгийнхаа агуулгаар тэр портал маягийн юм гаргаад тэгэл дараа нь ерөнхий сайдын захирамж гарсан байд юм байл. Бүр анхнаас л буруу замаар явчихсан юм л тэр үдсэн бичиг баримт дотроос л харагдсан байлээ. Оросын засгийн газар албан ёсоор санал тавиагүй байхад манай засгийн газар шийдвэр гаргах тухай асуудал зүгээр л байхгүй. Зүгээр л байхгүй. Жишээ нь одоо тийм бичгээ уулзахад тэрнийхэн дагуу шийдвэр гаргачихсаны дараа нөгөө талын засгийн газаргүй манай засгийн газараас танад асуудал тавиагүй штэ. Ягаад ийм юм шийдсэн гэх юм бол бидэнд хэлэх үг байхгүй болно штэ. Ийм л юмнууд байна. Нөгөө талаас нэг сони юм энэ дотор байна. Энэ 49% арилжаа 8-ны талаар Монголын засгийн газрыг төлөөж ярьсан нэг ч монгол хүн байхгүй. Энэ худалдаа хөгжлийн банкны нөхдөд яваад байсан юм шиг байгаа. Киний даалгавраар яаж явсныг хинч мэдхий арга байхгүй. Их хурлын дарга мэдээгүй гэдээ одоо яриад байдаг. Төлөөлөх барих төлөөлөгч томилох тохиолдол гардаг л да. Тэгсэн тохиолдолд засгийн газар шийдвэр гаргаад төлөөл эрх өгчөж нэг явдаг л идэв шүү дээ. Тийм бас байхгүй. Тэгсэн мөртлөө Монголын засгийн газар ямар шийдвэр гаргахыг 4 сард мэдчихэд 5 сая доллар шилжүүлчихсэн байгаа юм чинь. Ийм дампуу засаг үздэг юм байна. Нэгдүгээр асуудлын тухайд тэр Эрдэнэ төлөвлөр бол 300-аас 500 тэрбум төгрөгийн татвар төлдөг үйлдвэр. Ер нь уржин жилийн хүртэл Эрдэнэт бол татвар төлдөг хэмжээгээр Монголд Нямдар жишүүнд 1 минут нэмж өгье. Дандаа нэг номер аж ахуй нэгж байсан. 15 оноос эхлээд оюу тулгын Эрдэнэтийн өмнө орж ирсэн. Гэтэл энэ 49% нь энийг авсны дараа энэ жил 112 тэрбум төгрөг төлөх тооцоо гарч байгаа. Урд нь төлж ясан татвар 3 дахин багасж байгаа. Тэгээ сангийн
ямар дүгнэлт гаргасан байна вэ гэхээр энэ жилийн дотор 223 тэрбум төгрөгөөр буурах юм байна гэдэг дүгнэлт гаргачихсан. Дундаас нөгөө 58 сая доллар 12-13 оны дивиденд гэд зурчуулчихсан. Энэ янзаараа явах юм бол татвар төлөхөө болох юм байл. Болох юм байл. Ийм зүйл харагдаад байгаа юм да. Тэгтэл яг ижилхэн зэс экспорт оюу толгой компани нудлан жил төлж байсан татврынхаа дүнтэй л татвар төлөөд байгаа. Адилхан зэсэн шүү дээ. Эрдэнэтэйг Хүрлбаатар гişүн. Алга.